За сайн байцгаана уу? Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Намайг Минд Амар гэдэг. Би Баянгор аймгийн Галууц сумын Номын чахлах сургуулийн 9 ангийн сурагчаа. За та бүхэндээ өнөөдөр хүргэж байгаа илтгэлийн маань сэдэв бол би гэр бүлдээ үүнийг л хүсдэг гэсэн сэдвүүрийн ярилцах гэж байна. За судалгааны маань зорилго бол хүүхдийн гэр бүлийн орчинд тулгамдж буй асуудлыг илрүүлэх, тэгээд түүнийг шийдвэрлэх арга замуудыг тодорхойлоход оршиж байгаа. За судалгааны маань ажлын үндэслэл нь энэ харагдаж байна. За бүтэц илтгэлийн сэдв түлхүүрэг сэдвийг сонгосон шалтгаан ач холбогдол за өнөөгийн нөхцөл байдалд дүн шинжилгээх буюу судалгаа авах байсан. За төвшүүлж буй шин санаа юу байна? За тулгамдсан асуудлыг шийдвэрлэх арга замуудыг эрэлхийлэх. За дүгнэлт бичих ном зүй гэсэн бүтцтэй байгаа. За түлхүүрэг хүүхэд үргэлж ичиж зовж хөгдсөн бол өөрийгөө буруутгах сурдаг. За хүүхэд хүлээцтэй хандаж сурсан бол төвчээртэй байхыг сурдаг байна. За хүүхдээ дэмжиж урам зориг өгдөг бол өөртөө итгэлтэй байхыг сурдаг. За хэрвээ та хүүхдээ үргэлж шүүмжилдэг бол таны хүүхд ч гэсэн дэм адил хүмүүсийг шүүмжилдэг хүн гарч ирэх юм байна. За судалгааны зорилт бол мэдээллийг цуглуулах. За судалгааны асуулга боловсруулж асуулга авах. За асуулгаа дүгнэж нэгтгэж дүгнэлт бичих, дэвшүүлж буй шин санаа юу вэ гэдгийг гаргаж ирэх байсан. За судалгааны арга зүй маань бол судалгаагаа би өөрөө судалгаагаа авахдаа нээлттэй болон хаалттай асуулга аргыг ашиглаж авсан. За Номын чахлах сургуулийн 6-аас 12 дугаар ангийн сурагчдыг хамруулсан байгаа. За онол хамгийн чухал нь гэр бүлд гаргасан асуудлыг сэтгэлийн хөдөлгөөнөөр биш ухаанаараа өөрийгөө жолоодож зөв зохицуулан сайхан харилцаатай байх хэрэгтэй гэсэн мэн. За гэр бүл бол хоёр ба түүнээс дээш хүмүүсийг нийлүүлсэн нийгмийн холбоог гэр бүл гэдэг байх нэ. За гэр бүл бол гэр бүл гэж эхнэр нөхөр хоёрын хайр сэтгэлийн харилцаан дээр үндэслэн эцэг их үр хүүхдүүдийг багтаасан нийгмийн анхдагч нэгжийг хэлдэг байна. За мөн хүүхдийн амьдралд хөдөлмөртөнд бэлтгэх, тэгээд ёс заншлаа дээдлэн хүндэтгэх, оюун санааг нь хөгжүүлэх, за тусч инэрэнгүй болгон төлөвшүүлэхэд нь чиглүүлж өгдөг байна. Эцэг эхийн үүрэг. За судалгаанд 10-аас 12 дугаар ангийн 32 сурагч, 6-аас 9 дугаар ангийн 43 сурагчд оролцсон байна. За асуулт 1. Танай гэр бүл хэр эв найрамдалтай байдаг вэ гэсэн асуулт байгаа. За энэ асуулт нь судалгаанд оролцсон хүүхдийн ихэнх хувь нь буюу манай гэр бүл эв найрамдалтай байдгаа гэсэн асуултыг өгсөн байна. За асуулт 2. Танай гэр бүл чамд анхаарал хандуулдаг уу гэсэн байна. За энэ асуултанд бол хүүхдүүд 38% нь бол манай гэр бүлийнх надад маш сайн анхаарал хандуулдаг гэсэн байна. 33% нь бол манай гэр бүлийнх надад анхаарал хандуулдаг гэсэн байна. 3% нь бол манай гэр бүлийнх надад огт анхаарал хандуулдаггүй гэсэн хариулт өгсөн байна. За асуулт 3. За гэр бүлийнхэн чинь чамд үлгэр дуурай болж чаддгүй гэсэн асуулт байна. За энэ дээр 87% нь бол чаддгаа гэсэн хариулт өгсөн байна. За асуулт гэр бүлийнхэн чинь чамд гэр бүл болон чамд тулгамдж байгаа асуудал юу вэ гэсэн чинь хамгийн ихэнд бол хүүхдүүд хэрүүл маргаан тэгээд арх уух, тамхи татах бол мансууруулах байцыг хэрэглээ. Хүүхдүүд гэр бүлд тулгамдж байгаа нийт тэргүүний асуудал болоод байгаа юм байна. За чи гэр бүлдээ юуг хэлхийг хүсэж байна вэ гэсэн асуултан дээр хүүхдүүд би гэр бүлдээ хамгийн энгийнээр бол элэг бүтэн байгаасай, жаргалтай байгаасай гэдгийг л гэр бүлдээ би гэр бүлдээ энийг хэлхийг хүсэж байна. Миний эцэг их гэсэндээ намайг би та нарыг элэг бүтэн байгаасай гэдгийг хүсдэг шүү гэсэн санааг гаргаж ирсэн байна. Дүгнэлт гэр бүлийн хүрээнд тулгамдж байгаа асуудлын талаар 75 хүүхдээс нээлттэй 5 хаалттай 1 асуулгаар судалгаа авсан. За үүний үр дүнд манай сургуулийн эцэг эхчүүд хүүхдтэй анхаарал халамж олон талаас нь тусалж дэмждэг хэдий ч хараахан найз нөхдөг нь байж тэднийг сонсож чаддгүй юм байна гэдг нь харагдаж байна. За мөн гэр бүлийн орчинд бол хэрүүл маргаан, сэтгэл зүйн дарамт эцэг эхчүүдийн аригталт тэгээд гэр бүлд тулгамдж байгаа нийт тэргүүний асуудал болоод байгаа юм. За үүнийг хэрхэн шийдвэрлэх вэ гэдэг талаас би бол өөрөө ингэж бодсон. За гэр бүлийн орчинд олон зүйлс гарч ирж байна. За энийг бол эцэг эхчүүд хамгийн түрүүнд мэдээлэх байсан. За эцэг эхчүүд үүнийг мэдээд за миний хүүхэд ийм бодож байдаг юм шүү. Миний хүүхэд яг намайг ийм байгаасаа гэж хүсдэг юм байх шүү гэдэг талаас нь мэдлэг олох байсан. За тэгээд шийдвэр гаргах төвшөнд асуудал болгон төвшүүлэх. За энийг бол бүгдөө нэгдээд хамтраад ярих юм бол энэ бол шийдвэрлэхдэггүй асуудал бол биш. Бүгдөө эцэг эхчүүддээ дуу хоолойгоо хүүхдүүд дуу хоолойгоо нэгтгэхэд хүргэж чадах юм бол энэ асуудлуудыг шийдвэрлэж чадах асуудал.
За ном зураг маань хүмүүжлийн цаг та хүүхдээ анхааран сонсдгоо Google цэгээр байна. За анхаарал хандуулсан та бүхэндээ маш их баярлалаа.